Энэ хоёрдугаар бүлэг дээр би олон юм ярихгүй. Энийг та нар бол өөрсдөө сайн хавчаарай. Энэ ганцхан зүйл байгаа 17 дугаар зүйл. Мэргэжлийн үндэсний хүрээ гэдэг. Энэ нөгөө National Qualification Framework гэж бусад орнуудад байдаг зүйл. Товчноор хэлэх юм бол хэн хаана ямар сургууль төгсөөд ямар диплом аваад ямар ур чадвартай болсныг нэгдсэн нэг одоо хүрээнд оруулъя. Нэг тогтолцоонд оруулъя. Тэгэхээр нэг өсчтэй холбоо. Нөгөөх нь чөлөөт өсчтэй холбоо. Нөгөөх нь одоо юу гэдэг ардсан өсчтэй холбооч гэдэг. Баахан холбоо байгуулагдаад тэнгуүтээ бүгдээрээ диплом олгож авчих. Тэгээ хүн ажилд авах гэхээр 3 өөр хүн өрөөд ирдэг 3 өөр нэгдүгээр зэргийн диплом. Хинд нь үнэмшгэ мэдхгүй. Ажил олгогчдын төлөөлөлтөй хамтраад засгийн газар энэ National Qualification Framework-ийг тогтооно. Ерөнхий боловсролын сургууль, техникийн боловсрол, дээд боловсрол. За тэгээд давтан сургалтууд танай байгууллага дээр явуулж байгаа курс гэдэг энэ бүгдийг чинь ингээд нэг схемэнд оруулаад зэрэг тогтоож өгч байгаа юм аа. Тэгэхээр хүн ажил дээрээ диплом өгөхөд та нар National Qualification Framework-ыг гаргаж ирээд хаана байгаа юм бэ гэдгийг харж болцоотой юм.